За сайн бацхан Монгол хэлнийсийн багш Сарал Чимэг байна. За өнөөдөр та бүхэндээ зориулаад нурууны мөн гарын 3 толгойн дасгалуудыг бэлдсэн байна. За хамгийн эхний дасгалууд маань нурууны дасгалууд байгаа. За тэгэхээр энэхүү дасгал маань нурууны үндсэн таталт буюу deadlift. За энэ хөлдөө мөрний хэмжээтэй зайтай. За доошоо суухдаа нуруу хотоосон жигтэй хэвлээд татаад за цээж доошоо буулгаж өгнө. За гуяа дагуулад штанга доошоо буулгалаа. За дэшээ амсгалаа. За 1 2 дэшээ гүйцэд баслаа. 3 4 За нуруугаа алдаж болохгүй чангалаад 5 За сүүлийн 5 4 3 2 1 За энэхүү дасгалыг маань 4 оролтоор хийн. За энэ дасгалаа дуусныхан дараа үргэлжлүүлээд за мөн адил хөлдөө мөрний хэмжээтэй зайтай. За цээж доошоо буулгаад нуруу хотоосон хэвлэгээ чангалаад за гараа урагшаасаа сунгаж өглөө. За гуяа дагуулад за ташааны толгоолоо хоошоо татаж өглөө. За буулгая. 1 2 3 4 5 6 7 8 9 10 За хэрвээ анхаарч ивэл за үндсэн суулт бусад суултуудтай ажиллагаа өвдөг үлмийн бас урагшаа гарахгүй байгаа. За сүүлийн 5 4 3 2 1 За сууллаад за бүгдээрээ дараагийнхаа дасгал руу орцгоё. За дараагийн дасгал маань нурууны далбаа буюу за эмэгтэйчүүдийн маань бас хамгийн том асуудал болоод байдаг. За нурууны хэсгийн өөхлөлтийг арилгаж өгөх дасгалууд байгаа. За бүгдээрээ дасгалд орцгоё. За дасгалдаа орцгоё. За гарын барилт маань мөрний хэмжээтэй байрсан. За эндээсээ өвлийн хөлдөө мөрний хэмжээтэй зайтай үлмийгээ урагшаа чиглүүлж тавьсан. За цээж доошоо буулгалаа. 1 За энэ төхөөрөмжн дээр хоёр янзаар хийдэг. За нурууны дээрээс таталт маань урдаа буюу хойно авдаг байгаа. За хэрвээ зарим фитнесүүдээр энэ маань шулуун голтой байдаг. Дундаа завсаргүй. За тэгэхээр тийм тохиолдолд за суугаад за гар дээшээ сайн сунгаж өгсөн. За эндээсээ цээжээ урагшлуулаад за хойно татна. Дээшээ амсгалаавлаа. Гаргаад за тоон 1 2 3 4 За хоошоо биш яг доошоо чиглэлтэйгээр татлаа. Амсгалаа гаргалаа. За сүүлийн 5 4 3 2 1 За урдаа татахтаа за анхаарах зүйл нь нуруугаа бас чангалсан чихтэй суллахгүйгээр за цээж баацрын хоошоо гэдэлттэйгээр за дээрээс урдаа татна. За харуулъя бүгдээрээ. За хэвлэгээ татсан. Амсгалаа гаргалаа. 1 2 За тохомоо адил урдаа биш яг доошоо чиглүүлээд 5 6 7 8 9 10 За сүүлийн 5 4 3 2 1 За энэ дасгалуудын маань оролт нь 4-4-өөр за 15-аар эхний ээлжиндээ ороод за мэдээж өөгч дах чаа тохиолдолд 20 25 байж болно. Тэгэхээр жингээ юугаа тааруулаад бүгдээ дасгалаа хийгээрэй. За дараагийн дасгал маань нурууны төхөөрөмжөнд бүгдээ ирсэн байна. За энэ маань нурууны дал хэсгийн буюу за эмэгтэйчүүдийн маань бас хамгийн их асуудаг. За энэ далбаа хэсгийн өөхлөлтийг мэдээж арилгаж өгөн дээрээс нь бас хэлбэрийг нь олоход хүнтэй. За энэ маань юугаараа ялгаатай юм гэхэлэр түрүүний хэлсэнчлэн тухайн
дасгалыг хийж байгаа оролт за мөн жингэрээ тухайн булчингаа томруулах уу аль эсвэл өөхөө шатаах уу гэдэг маань ялгаатай байгаа гэдгийг анхаараарай. За турхаж байгаа бүсгүүчүүд маань за 20 тоогоор за өөртөө таарсан жингээр за бэлтгэл байдалдаа оръё. За нуруу их ерөөсөө алдаж болохгүй хэвлийгээ татаад за эндээсээ ташааны толгоороо хоош нь татаж өгнө. За урагшаа сайн сонгож өгөөд суллаад за амсгалаа гаргалаа. 1 2 3 4 5 6 7 8. За оролт нь адилхан бусад дасгалуудтай ажиллах 4 оролтоор орж байгаа. За бүгдээрээ нурууны дараагийнхаа дасгал дээр ирсэн байна. За их гаргадаг нийтлэг алдаануудыг нь эхлээд дасгалаа эхлэхээс өмнө багш нь та нарт харуулъя. За эхлээд цээж доошоо буулгалаа. За ихэнх хүмүүсд хоошооноо гидэж өгдөг. Эргүүд дэшээ гидээдэг. За тэгэхээр нуруу маань хотоолт үүсэж байгаа. За ингэж хийснээрээ нурууны диск гэмтдэг байгаа. Мэдээж зарим тохиолдолд жин авч байгаа тохиолдолд маш их гэмтэл үүснэ. За тэгэхээр яаж хийх ёстой вэ гэд тэгэхээр за цээж урагшаасаа сунгаж өгөөд за яг ихц шулуунаараа дэш өргөөд за буулгана. 1 2 за энэхүү дасгал маань нуруунаас гадна өгзөг, гуйны артал, шил гэсэн арын бүх булчингууд давхар ордог байгаа. За ганы байрлал за өөрт эвтэхнэр толгойн ард авч болно. За эсвэл нурууныхаа ард бас муу авч болдог. За эсвэл 8 тоот явъя. 8 7 6 5 4 за буулгахтаа савхгүйгээр айлуулах булчингаа чангалаад 4 3 2 1 за саллаа бүгд. За энэхүү дасгал маань анхаарах зүйлүүдээ сайн харж авсан ба. За тэгэхээр дараагийн дасгал руугаа бүгдээрээ орцгоё. Нурууны дасгалууд маань ингээд дууссан байгаа. За дараагийн булчин маань гарын 3 толгойт буюу за эмэгтэйчүүдийг маань дийлэнх нь авгаа мах гэж ярьдаг байгаа энэ сул махны дасгалууд байгаа. За эхний дасгал маань за гантила. За гэрээ нөхцөлд бол энийг усаар орлуулж олон тохирох жингэрээ өөртөө эвтэйхэн нэр за тоо дэлэхгүйгээр хоошоо автчиж өгөөд цээж дэшээ за амсгалаа гаргаад дэшээ тоогоо жийж өгнө. 1 2 за хоошоо сайн буулгалаа. 3 4 5 6 7 8 9 10 5 4 3 2 1 за энэхүү дасгалын маань 4 удаагаар оролттой орхийн. За дараагийн дасгал маань Франц шахалт буюу за гантилтай штангтай шахаж болно. За штангтай ерөнхийдөө бол штангтай шахалт за хэрвээ штанга дийлэхгүй байвал оронд нь гантила орлуулж бас болдог байгаа. За бүгдээрээ харцгаая. Гантила авахдаа за мөрний хэмжээнээс арай бага хэмжээтэй зайгаар за авлаа. За хөвтөлтэй нуруугаа чангалаад за гар ихц дэшээ за тохоо эндээсээ хөдлөхгүйгээр за тухны дээд өнцгт авчирлаа. За буцаа дэш нэ жийж өгнө. Тохоо гүйцэд амсгал авлаа. За дэшээ гаргалаа. 1 2 3 4 5 6 7 8 9 10 за сүүлийн 5 4 3 2 за сүүлийн 1 за суллаад за энэхүү дасгалын маань бас 4 оролтоор за мэдээж баач ингээд хийж болно. За штанга дийлэхгүй тохиолдолд за оронд нь гантила аваад за гантилынхаа 2 булангаас бариад бас хийж болдог байгаа.
За бүгдээрээ дараагийнхаа тасалдаа орцгоё. Дараагийн тасал маань гантилтай нэгтийн тасал байгаа. За нуруугаа ихцлээд тохоо биенээс холдуулахгүйгээр эндээсээ дээшээ доошоо бас хөдлөхгүй. Эндээ байрлаа. Зөвхөн тохоогоор хоошоо жилээ. Хоошоо жилээ. Зөвхөн тохооноос урагшаа булчингууд чангалаад 1 2 3 4 5 6 7 8 9 10 5 4 3 2 1 соллоо. За бүгдээрээ дараагийн тасаллын төхөөрөмжн дээр ирсэн байна. Энэ маань гарын 3 талхыг ажилуулна. Блок дарах. Хөлдөө мөрний хэмжээтэй зайтай. Ташаа баг зэрэг хоошноо түлхэж өгөөд мөн тохоо биенээсээ салахгүй хөдлөхгүйгээр зөвхөн доошоо дарж амьсгалаавлаа. Гаргаад доош яалаа. 1 2 3 4 5 6 7 8 9 10 энээр мөрөө ихэнх хүмүүсд чангалаад байдаг байгаа. Мөрөө сайн сулуулж өгөөд зөвхөн тохоогоор доошоо жилээ. Салийн 5 оролт 5 4 3 2 1 соллоо. Энэ тасалын маань бас 20-с дээш тоор хийж болно. Өгч тааж байгаа тохиолдолд 4 оролтоор орох байгаа. Ингээд та нартай зориулсан өнөөдрийн тасалууд маань ерөнхийдөө ингээд дуусч байна. Тэгэхээр дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр баяртай.